За сайн байна уу? За үгийн хүч ном монгол хэлэн дээр хэвлэгдсэн байна. Үг цухам ямар гайхамшигтай, ид шидтэй, хүчтэй гэдгийг энэ ном харуулсан. Ерөөсөн ганцхан үг байхад л сэтгэл төрүүлж чадна. Ганцхан үг сэтгэлийн шархуулдаж чадна. Ганцхан үг өөрийг чинь босгох чадна. Бас өөрийг чинь унгаач чадна. Ухаал хайрлаж чадна. Урууддаж чадна. Гэтэл бүр энэ номонд ганцхан үг биш. Үгийн охиш шим дээж нь болсон онц мэрэгэн үгийг чухлуулж бичсэн байна. Тэгвэл онц мэрэгэн үг гэдэг нь юу юм? Онц мэрэгэн үг бол афоризмыг хэлж байгаа юм. Афоризм гэдэг бол олон хуудас бүр бүхэл бүтэн ном жохолоор тайлбарлах санаагийг ганцхан өглөөр багтаасан оюуны хураангуй гэж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол нэг афоризм уншин сонсон гэдэг бол бүхэл бүтэн нэг номыг уншсантай адилхан гэсэн. Тийм учраас энэ үгийн хүч ном бол хэдэн зуун эрдэмтний хэдэн мянган афоризмыг багтаасан учраас хэрвээ энэ номыг унших юм бол өнөөдрийн подкастыг дуустал сонсох юм бол хэдэн арван ном жохолыг уншсантай адилхан гэсэн. Тэгэхээр энэ афоризм бол тийм урт сургаал биш. Уран гой үг биш. Амьдралын үнэнийг хамгийн богино, хамгийн гүн, хамгийн хүчтэй илэрхийлдэг. Ийм үгээр үг юм байна. Өөрөөр хэлэх юм бол оюуны туршлагыг хамгийн бага үгээр хамгийн гүн утгатайгаар дамжуулж илэрхийлдэг нь бол энэ онц мэрэгэн үг. Тэгвэл энд ямар олон гайхамшигтай онц мэрэгэн үг орсон юм бэ гэвэл хэдэн жишээ татъя. Тэгээ жишээлх юм бол ингэсэн байна. Зүрх бол худалдаж авдаггүй. Бас зарагддаггүй. Харин яах вэ? Золиослогдог баялаг юм аа гэж. Тэгэхээр зүрх бол баялаг юм байна. Тэгээд хоёр зүйлийг хийж чадахгүй. Нэг нь худалдаж авч чадахгүй, бас худалдаж болохгүй. Харин яах вэ гэдэг зүрхэн золиослдох юм бас байна. Арай бид нар өөрийнхөө зүрх сэтгэлийг жолоослоод байгаа юм биш үү те. За энийг бодох хэрэгтэй юм байна. За бас хэлсэн байна. Зүрхэнд үрчлээс байхгүй. Зөвхөн сорив байдаг. Энэ бол бас сүртэй хэлсэн үг байгаа. Хүнээ зүрх сэтгэл гэдэг бол хэжээч хөгшөрдөггүй гэсэн үг. Мөнхийн залуугаар юм. Гэтэл сорив бол суудаг. Тийм учраас бид нар бусдын зүрх сэтгэлийг шархалуулахгүй байх хэрэгтэй. Сорив суучч магадгүй. Тэр арилдгүй юм байна. За бас хэлж ийн хүн бүр тэнэг бодолтой байдаг. Зөвхөн ухаантай түүнийг илэрхийлдэггүй гэж. Тийм учраас зөвхөн та өөрийгөө тэнэг гэж бодсноо хэрэггүй гэсэн. Би ямар тэнэг юм бэ? Би тэнэгтлээ гэж тэгж ярддаг. Тэгвэл биш та. Та өөрийгөө тэнэг гэж бодсноо хэрэггүй. Хүн болгон тэнэг юм байна. Ганцхан тэнэг болоод ухаантай хоёрын ялгаа нь хаа байна вэ гэдэг. Ухаантай хүмүүс нь тэнэгээ илэрхийлдэггүй гэж байгаа байхгүй юу? Дардаг нуудаг. Тэрийг контрол хийж сахирах чадвартай. Энэ нь ухаантай хүн гэж байгаа юм. Тэнэгдэх юм бол хинч тэнэгдэж чадна. За энийг бол монгол хэлээр бас бие мэдвэл хүн бэлчээрэ мэдвэл мал гэж ярьдаг. Өөрийгөө мэдчих хэрэгтэй. Тэр нь ухаантай хүн гэсэн. За дараа нь усэлж ийн. Төгсчүүл гэж байдаг. Зөвхөн бодит зүйлэл төгс байдаг. Энэ бас бодвоштой. Бид нар бусдад хэтэрхий их чинжүүр тавьдаг. Төгс байлгах гэж оролддог. Өөрийгөө бас тэг шаарддаг. Гэтэл тэр бол хэрэг байхгүй. Тийм төгсчүүл гэж хижээч хаач байхгүй. Харин юу байх вэ гэдэг чиг бодит зүйл төгс байдаг гэсэн. Өөрөөр хэлэх юм бол одоогийн чинь байгаа энэ байдал хамгийн төгс, хамгийн гоо сайхан гэсэн. Ганцхан тэрийг олж харж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. За ингээд залгаад гоо үжигслэнгийн талаар ярьсан байгаа юм. Гоо үжигслэн гэдэг бол хаач жочин шиг хүлээж авдаг. За энэ үгийг бас сайн бодов шүү дээ. Тэгвэл хаач жочин шиг сайхан хүндтэй байя гэх юм бол яах вэ? Гоо үжигслэнтэй байх хэрэгтэй гэсэн үг. Гоо үжигслэнгийн өмнө хэн ч гэсэн толгой бүхийдэг.
За залгаад бас хэлж байна. Дунд жиргийн үнэн гэж байдаггүй гэж. Бид нар бие биенээ хэтэрхий туйшрлаа гэж ярьж байдаг. Бити туйшраад бай гэж. Гэтэл биш шүү дээ. Туйшрахгүй дунд жиргийн байх юм бол тэр үнэн биш байх нь байна шүү дээ. Талжсаж чинь гэсэн. Өөрөнгөлж гэсэн. Тийм учраас үннээрээ орших гэх юм бол тодорхой хэмжээд туйшрах хэрэгтэй гэсэн. За бас салгаад хэлж байна. Үнэн гэж угаасаа байдаг. Харин худал хуурмаг зүйлэл бий болдгоо гэж. Одоо нийгмийн сүлжээн дээр сайн хүнийг муу болгож бичиж байгаа. Муу хүнийг сайн болгож харуулж байгаа. Энэ дэврэж байгаа сэвжгээ байдал бол худал хуурмаг байх. Нийгмийн сүлжээ бол дараа нь бий болсон зүйл. Тэрнийх нь өмнө нь нөгөө энэ афоризм дээр хэлсэн үнэн гэж байсан байх нь тэр говьсон байна гэсэн. Тийм учраас онцгоос шүүлтүртэй хандахгүй бол бид нар нийгмийн сүлжээгээр тархаа болгож байгаа шүү гэдгийг энэ дээрээс харж болно. Тэгээ бас хэлсэн байна. Муу багш үннийг хэлдэг болвол сайн багш үннийг олохыг заадаг гэж. За энэ үгийг уншаад толгой дотроос их юм орж ирж байгаа юм. Би үннийг хэлж гин, би үннийг хэллээ гэж хайж дэлдэж яадаг. Тэгэж бусдыг жаа сургаж яадаг багш нарууд илтгэгчд нар олон байдаг. Тэгвэл тэр бол багшууг бол багшиж гэсэн бас тийм сайн багш биш, муу багш гэсэн. Живжигнээс сайн багш нь ямар байх вэ гэвэл үннийг олохыг жаадаг. Яавал үнэнд хүрэхгүй гэдгийг хэлдэг гэсэн. За бас хэлж гин. Бүх зүйлд та үнэнч, шудраг, ашигтай гэсэн 3 зарчмыг баримтлах хэрэгтэй гэж. За энэ дээрээс бас санаа авах зүйл байна. Үнэнч шудраг байд болно. Хүн үнэн шудраг байх хэрэгтэй. Тэгсэн мөртлөө энэ дээр нэмээд харилцан ашигтай байхгүй болохгүй. Хэтэрхий их үнэнч шудраг зарчим бариад өөрийгөө хохироод болохгүй гэж. Энийг сануулсан. Хүний үнэнч шудрагыг ашигладаг тийм хүмүүс байдаг. Тийм учраас үнэнч шудраг байж болно. Гэхдээ харилцан ашигтай байхгүй болохгүй. За ингээд бас хэлж байгаа юм. Эд баялаг бол далайн устай адил. Уух тусам улам их цангадаг гэж хэлсэн байна. За энэ бас онцгойсоо онж хэлсэн үг. Далайн ус бол маш их давстай шорвох учраас ууж болохгүй. Яаж их ам чангаж ирсэн гэсэн. Уух юм бол улам их уух хүсэл төрнө. Тэгээд дараа нь цангаж өгдөг. Тэгэхээр эд баялаг гэдэг бол яг энэ шиг гэж байгаа юм. Хэдий ч нэ хурамтлуулах тусам. Хэдий ч нэ эзэмших тусам. Улам их шуналтай болдог. Тийм учраас тодорхой хэмжээнд байхгүй болохгүй. Энийг сануулсан үг. Тэгээд залгаад хэлж байна. Хэрвээ хүн хүсвэл илүү их хийж чадна гэж. Бид нарын хиндэж гэсэн хүч чадал байна. Юу ч гэсэн хийж бүтөөж чадна. Хамгийн гол хүсэхгүй байна гэсэн. Хэрвээ хүсчихээ юм бол та энэ зүйлийг заавал хийж чадна. Ийм хүч чадал орчин байна. Өөртөө итгэх хэрэгтэй гэдгийг энэ афоризм харуулж байна. За бас хэлсэн байна. Алдар нэр бол баг тунгаар уух ёстой хор юм а гэж. Хүнийг хордуулдаг хүчин зүйлийн нэг нь бас алдар нэр гэсэн. Хэрвээ нэг л төр алдар нэртэй болох юм бол тэрэнд хордох аюутай. Гинэт их алдар нэртэй болоод унсан хүмүүс асар олон байна. Тийм учраас алдар нэр гэдэгт бол болгоомжтой хандахгүй болохгүй шүү. Багаар хүртчихье гэсэн энэ санааг илэрхийлсэн. За бас хэлж байгаа юм. Нэр төр алдар нэр гэдэг бол албан тушаал биш. Харин юу вэ гэдэг зэрэг дурсагдах байдал. Өөрөөр хэлэх юм бол өөрийг чинь байхгүй үед хүмүүс өөрийн чинь тухай эжирэг байдлаар ярьж байгаа юм бол тэр алдар нэр гэсэн. Тэгэхээр өндөр албан тушаалтай болцоход би алдар нэртэй болчлоо гэж бодсон хэрэггүй гэсэн. Тэр бол алдар нэр биш. Харин юу вэ гэдэг зэрэг албан тушаал. Живжинхэн алдар нэр бол өөр чинь байхгүй үед өөрийг чинь дурсаж байгаа юм бол тэр алдар нэр гэсэн. Сая нэг өндөр албан тушаалтай хүн таалал өгсөн. Гэтэл нийгмийн сүлжээн дээр
асар их хараанч өгч ирсэн. Нас барсан хүний хойноос тэгж муу ам гарч ирсэн ерөөсөө олж харж байгаа хүмүүс. Тэгээд тэрнээс хойш бас нэг хүн таалал төгссөн. Тэр болвол өнчин өрөөсөн ядууд харж байгаа. Амьдарч исэн нийгмийн сүлжээн дээр ард олны төлөөлөгч байсан. Тэгсэн тэр хүний талаар хинч муу гараагүй. Маш их дурсаж таалал төгссөнд нь маш их харамсаж исэн. Бүр энэ муу муухай нийгэм дахиж битгий төр гэж хэлсэн хүртэл гарч ирсэн. Энэ болвол сайн болоод муугаар дурсадаж байгаа байдал. Тэгэхээр алдар нэр гэдэг чинь тэр өндөр алуун тушаалтай хамаагүй байх нь байна шүү дээ. За бас хэлж ийн итгэл үнэмшил болвол үнэнээ хамгийн том дайсан юм. Энэ болвол асар бодовчтой. Ямар нэгэн зүйлд итгэж үнэмшчихэд тариугаараа насан турш бүр амбиан жаргалаа явж байгаа хүмүүс байгаа юм. Жишээлбэл шашин шүтлэг байж байна. Эсвэл нийгэм улс төрийн үжилч байж болно. Эсвэл нэг хүнээ талаарх буруу төсөөлөл байж магадгүй. Гэтэл биш шүү дээ. Өөрийн чинь энэ итгэл үнэмшил үннээ дайсан байж магадгүй. Өөрөөр хэлэх юм бол худал байж магадгүй гэсэн түүхий хүртэл гаж бодолж байгаа. Худал байж мэд. Энийг эргэж харах хэрэгтэй. Энийг сануулсан юм гайхамшигтай онч мэрэгэн үг. За бас хэлж ийн л дээ. Алдахч үйлгүй хүнтэй хижээч бүү тулалд. Энэ бол дэхш бус төвчл юм аа гэдэг. За энэ бас их чухал. Арай та алдахч үйлгүй хүнтэй тулалдаад байгаа биш үү гэж бодох хэрэгтэй. За бас хэлж ийн. Илжиг жөгөн болоор хоололдохгүй гэж. За ийм үгс байдаг юм байна. За дараанх нь бүр илүү чухал. Хэрвээ танад үргэлж чочилж төвөг учруулдаг чичноосон салахыг хүсэж байгаа юм бол түүнд мөнгө гэж ялгаж байгаа. За тэгэх юм бол эргэж танад ирж ирсэн төвөг утахгүй гэдэг л та. За бас л жийн. Миний толгороо жахаасаа өмнө хуруухан угаа гэсэн байна л да. Миний толгороо зааж бол. Тэгэл өөрөө чинь над руу зааж байгаа тэр хуруу хэтэрхэ бохор юм биш үү? Тэрийг угааж чивэрлж дараа нь миний толгороо жаагаарай гэсэн ийм санаа. Хүсэл тэмүүлэлгүй хүн бол сүүгүй асрагч, чивсэггүй чирэг, мөнгөгүй аялагчтай адил. Тэгэхээр хүн хүсэл тэмүүлэлтэй амьдрах хэрэгтэй гэсэн. Бас хамгийн чухал зүйл энэ дэр хэлсэн. Энэ юу ихтэй жирэг. Амьдрал байгаа чагт итгэл найдвар байна. Итгэл найдвар хийж алуулахгүй. Амьдрал байх юм бол итгэл найдвартай байна. За бас хэлж гин. Хүнээ зан чанарыг дарга болсон үед л таньдаг гэж. За дарга болоод таньхан болчихлоо гэсэн үг олон байдаг. Тэгэхээр энэ бас их онцлсан байна. За эмгэгтэй чуттай холбоотой бас хэдэн онц үг байж гин. За жишээлх юм бол эмгэгтэй хүн хормын даашинж худалдаж авахдаа зөвлөгөө авах нь ховор байдаг гэж. За энэ бас их чухал санаа. Энэ юу гэсэн үг вэ гэдэг хэрэг. Эмгэгтэй хүн өөрөө шийдвэр гаргадаг. Зөвлөгөө хэрэггүй гэсэн үг. Тэр тусмаа чухал зүйл дээр. Хамгийн тэнэг эмгэгтэй ухаалаг ирчүүлэлтэй харилцаж чаддаг. Харин хамгийн ухаантай эмгэгтэй тэнэг хүнтэй хүртэл харилцаж чаддаг гэж. Тэгж хэлсэн байна. За бас хэлж гин. Жохоолч хүн ямар нэг зүйлийг хэлхийг хүссэндэн биш. Харин хэлэх зүйлтэй учраас бичдэг гэж байгаа юм. Зохиолч болмоор байна. Эсвэл би өөрийгөө зохиолч гэд нэрлээд явж байгаа хүмүүс байна. Тэгвэл хэлэх зүйлтэй байх хэрэгтэй гэсэн. За зохиолч хүн ямар байх вэ гэдэг жирэг. Зүрхэн зааж төсөөлөл нь бичүүлж оюун ухаан нь залруулах хийж өгдөг. За энэ болвол сайн зохиолч гэсэн. За бас хэлж гин. Үг болвол эрдэн авьяана нийлвэр төдий биш ээ. Харин амьдралыг өөрчлөх хүч юм аа. За өнөөдөр би энэ амар баярын орчуулж хэвлүүлсэн үгийн хүч номоос цөөхөн хэдэн онц үгийг жишээлбэл ярлаа. Хэрвээ боломжтой бол та бүгд энэ номыг авч уншаарай. Тэгэх юм бол амьдралыг өөрчлөх мянган онц мэрэгэн үгийг эндээс уншина. Магадгүй өөрийг чинь өөрчлөх
бүх энэ дотор байж аж магадгүй. За хэрвээ өнөөдрийн яриа та бүхэнд таалагдсан бол амьдрал хэрэг болно гэж ойлгосон бол лайктараарай. Таашин сайн хуваалцаарай. За та бүхэнд маш их баярлалаа.